амны хаалтны өмнө өчтөрл одоо ховдын эмийн сангууд ингээ бүгд өсөжтэй. Монгол улсад дотооддоо коронавируст халдвар COVID-19 цар тахлыг алдсан гэх цаг үеийн мэдээлэлтэд зэрэгцэн маскны эрэлдэгдэж, орон нутгийн эмийн сангууд маскныхаа үнийг нэмж байна гэх мэдээлэл цахим орчинд баримттайгаар тавигдаж, иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа талаар 2020 оны 11-р сарын 11-ний өдөр хуралдсан аймгийн онцгой комиссийн хурлын үеэр мэдэгдсэн. Дээрх мэдээлэлтэй холбогдуулан Ховд аймгийн засаг даргын тамгын газар, эрүүл мэндийн газраас эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангуудын менежер, эрхлэгч нартай уулзалт хийж, эмийн сангуудтай байгуулсан хариуцлагын гэрээг сануулan тодорхой үүрэг чиглэлийг хүргэлээ. 200 маск одоо хүртэл зарж чадаагүй байсан юм уу? Үлдэгдэл нэг 20 маск л байсан. Тэгээ өчигдөр нөө яасан. Нэг маск 1000-аар авсан юм уу? 1000 гэж штэ нараа 200 ширхэг нэг жи өн 1000 төгрөг гэж штэ. Маск байгаа ч энэ харж байна уу? Маск. Энэ дээр 700. Тэгээ яагаад энэ дээр 1000 гэж байгаа? Энэ дээр тамга байхгүй учраас би энийг хүчинтэй гэж ойлгож авахгүй зарлагын баримтаар чи зарлага гэдгийг орлого болгоод ингээд ороод ирсэн. Мөнхийн тунгаас 200 ширхэг маскыг 1000-аар авсан, 7 сард авсан. Тэгэхээр танах 1000-аар бандчил хэлсэн юм. Зараагүй. За одоо энэ ирж байгаа дараагийн одоо тамга тэмдэгтэй эм ханган нийлүүлэх байгууллагын тамгын дээр болохоор амны хаалтаа 700-аар бөндчихсэн танах. Тэгээ 700. Тэгээ одоо 200 ширхэг маска энэ би одоо энэнд одоо итгэхгүй байна энийг хар. Ямар ч тамга тэмдэг байхгүй зарлагыг орлого болгож авсан тийм үү. Тэгэхээр танаа байгууллага хариуцлага тооцноо. Ховд аймгийн эрүүл мэндийн газраас эрүүл мэндийн сайдын 2020 оны 1-р сарын 22-ны өдрийн 19 тоот албан даалгаврын хэрэгжилтийг хангах зорилгоор дэлхийд дахинд коронавируст халдвар COVID-19 цар тахал гарсантай холбоотой болзошгүй эрсдлээс сэргийлж бэлэн байдлын нөөцийг хангах ард иргэдэд эмнэлгийн хэрэгсэл ариутгал халдваргүй итгэлийн бодисоор хангахад хүндрэлж хэрэгдэл үүсгэхгүй хөнгөн шуурхай тусламж үйлчилгээ үзүүлэх зорилгоор 2020 оны 2-р сарын 3-ны өдөр бүх эмийн сангуудтай хариуцлагын гэрээг байгуулсан. Гэрээний 4-р зүйлийн 1-2 дахь заалтыг зөрчиж, үнийн хөөрөгдөл бий болгож, дамтлан зарсан эмийн сангийн үйл ажиллагааг төдгөлзүүлэх, тусгай зөвшөөрлийг нь цуцлах арга хэмжээ авч ажиллах талаар аймгийн онцгой комиссийн даргын шийдвэр гарчээ. За энэ гэрээ нь хууль эрхцэн үндэслэлтэй гэрээ, тиймээс хариуцлагын гэрээнд заасан үүргээ биелүүлэн ажиллахыг эмийн сан эм ханган нийлүүлэх чиглэлээр үйлчилгээ эрхлэгчдэд энэ үеэр үүрэг болгон ажиллалаа. Коронавируст халдвар COVID-19 гарсантай холбоотойгоор бид бүхэн эрүүл мэндийн сайдын 2020 оны 1 сарын 22-ны өдрийн 19 тоот албан даалгаврыг хэрэгжүүлэх зорилгоор нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ерөнхийдөө бол Ховд аймагт үйл ажиллагаа явуулдаг 20 гаруй эмийн сан эм ханган нийлүүлэх байгууллагуудтай ингэж хариуцлагын гэрээ байгуулж ажилласан. За энэ нь бол гол зорилго нь юу юм бэ гэхлээр эм эмнэлгийн хэрэгслийн нөөцийг татах, ард иргэдэд одоо эмийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай найдвартай байдлаар хүргэх, эмийн хөөрөгдөл үүсэхгүй байх гэсэн үндсэн чиглэлийн дагуу бол ингэж гэрээгээ хийсэн байгаа. За бид бүхний байгуулсан гэрээ маань өчигдөр бол Монгол улсад одоо онш батлагдсан тохиолдол гарч ирсэнтэй холбоотойгоор амны хаалтын маскны үнийн хөөрөгдөл бол нэлээд их боллоо. Маск бол одоо цаг цагаар өсөж байна. Дээдлэн 1000 төгрөг хүрлээ гэсэн баримтуудыг одоо сошиалаар баримтаар одоо хүмүүс баталгаажуулж тавьсан байгаа, гомдол ирсэн. За аймгийн онцгой комиссийн хурлын шийдвэрээр эмийн сангийн одоо үйл ажиллагааг цуцлах хүртэл арга хэмжээ аваа гэсэн үүрэг чиглэл өгснээ дагуу өнөөдөр бид бүхэн эмийн одоо үйл ажиллагаа явуулдаг эрхлэгч нартай дуудаж уулзаад ингээ ярилцлаа. Тийм болохоор одоо төмний ачид тунгалаг гэдэг эмийн сан болохоор амны хаалтыг 1000 төгрөгөөр зарсан учраас бид эх одоо 7 хоногийн 2 дахь өдөр эмийн тусгай зөвшөөрлийн хурлаар энэ эмийн сангийн үйл ажиллагааг цуцлагаар ингээ шийдвэр гаргаж ажиллаж байна. Тэгэхээр ард иргэд та бүхэн эмийн хөөрөгдөл, үн нэмэгдэх, за амны хаалтал янз янзын үнэтэй компаниудаас нийлүүлэгдэж байгаа. За тэгэхээр энэ тодорхой үнийн мэдээллийг жишг үн юм байна гэсэн мэдээллийг өнөөдөр эрүүл мэндийн газар эмийн мэрэгчлэлтэн алимадаас ингэж өөрөг өгж ажилланаа. За тэгээд одоо энд сууж байгаа эмийн мэрэгчлэлтнүүд анхааруулж итгэдэг ариутгахлын бодис, эм эмнэлгийн хэрэгсэл, одоо эмнэлгийн хамгаалах хэрэгсэл эмийг одоо зах зээлийн үнээс одоо өндөр үнээр зарахгүй байх чиглэл бас өөрөг өгж ажиллаж байна. Ховд аймгийн хэмжээгээр эм ханган нийлүүлэх 5 байгууллага 40 эмийн сан тогтмол үйл ажиллагаа явуулдаг байна. Коронавируст халдвар COVID-19 цар тахал эхлэхээс өмнө эмийн сангуудад маск тогтмол 200 төгрөгөөр худалдаалагдаж байсан бол халдварын тархалт болон Монгол улсын эм хамгаалах хэрэгслийн үйлдвэрүүдийн хомсдолтой холбоотойгоор үнэн нэмэгдсэн гэлээ. За гэвч нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлага эрүүл мэндийн тусгай чиг үүрэг бүхий байгууллага болох эмийн сангуудын зүгээс гадуур яригдаад байгаа баталгааг
баталгаагүй мэдээлэл болох үнийн хөөрөгдөл үүсгэх асуудал явуулаагүй. За коронавируст COVID-19 цар тахлын намжмал байдалтай холбоотойгоор татан авалт хийгээд 450 төгрөг, зарим ханган нийлүүлэх байгууллагаас 350 төгрөгөөр эмийн сангуудад нийлүүлэгдсэн маскыг 50 төгрөг нэмж зараад өчигдрийн байдлаар дуусгасан. За одоо бол бүх эмийн сангууд 500 төгрөгөөр маск худалдаалагдж байгаа гэсэн мэдээллийг ийм холбооны зүгээс өгсөн юм а. Бид нар бол өөрсдөө үйлдвэрлэгч биш. Бид нар ийм ханган нийлүүлэхээс улсын тусгай зөвшөөрөлтөй ийм ханган нийлүүлэхүүдээс маскууд аваад цаашаа иргэдэд жижиглэнгийн үнээр борлуулдаг ийм мэргэжлийн байгууллага байгаа. Тэгэхээр одоо хамгийн анх бид нарт бол анх хүмүүс ингэж байна л да 300 байсан, 400 байсан маскнууд нь ингээд маргааш нь ингэнгүүтэл 500, 600 болчиход байна, 1000 болчиход байна гэж яриад байна тий. Тэгэхээр хуучин бол бид нар өөр ханган нийлүүлэхүүдээс татаад авцсан байсан маскнууд маань хүмүүсийн нөгөө ковид дэглэлттэй 20 цэрийн дэглэм ихслэнтэй холбоотойгоор нөөцүүд нэг гараад дуусч байгаа. Жишээлбэл нэг эмийн сан дээр нэг 1000 ч юм уу 1500 орчим байгаад. За тэгэнгүүтээ бид нар одоо аймгийн хэмжээнд бүх эм ханган нийлүүлэх рүүгээ уцтаал тэнд байгаа боломжоор бид нар бол борлуулалтаа хийж авч байгаа. Өчигдөр тэгээд эмийн сангуудаас зарим эм ханган нийлүүлэхүүд болохоор хуучин анх ковидын дэглэлтийн үед одоо татан авалт хийжсэн өндөр үнэтэй маскнууд бол байсан. Гараагүйгээр тэгээд бид нэр төр зуур түтгэлзээ төлөөсөн энэ хитрхи өндөр үнэтэй байна. Бид нар бол иргэдэд ийм гарах боломжгүй байна гэх. Зарим эмийн сангууд маань тэр өндөр үнэтэй эмийн маскнаас нь аваад цөөн тоогоор аваад гаргацсан байхгүй. Тэр нь мэдээж мянгаар гарсан асуудал болсон байх. Тэрийг тухайн эмийн сангийн эрхлэгч бас баримттай нотлогоотой тайлбар өгөх байх албан ёсоор гэж бодож байна. Бидний хувьд бол зарим нь тэгээд түтгэлзээ хүлээгээд өдөөс хойш болохоор энэ ханган нийлүүлэхүүдээс дээрээс нийт одоо энэ ханган нийлүүлэхний хоорондоо ингээд дээрээс удирдамж ирсний дагуу яамнаас ирсэн удирдамжийн дагуу тэр өөрсдийнхөө эрсдлээ хүлээгээд үнэ бол буулгасан байгаа. Энэ ханган нийлүүлэхүүд 450 болгоод буулгасан учраас бид нэр аваад 500 төгрөгөөр энэ сангууд борлуулж байгаа. Энийг бас хүмүүс ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Нэгдүгээрт, хоёрдугаарт бас энэ маск маань дотроо маш олон янз байгаа. Маск маань дотроо 2-3 давхар гэж байгаа. Тэгээд аливаа энэ эмнэлгийн хэрэгсэл маань түүхийн эдийн чанар гэдэгт бас үнэ аюул шингэж явдаг. Тэрийг бас та нар ойлгох хэрэгтэй. Маск гэдэг одоо шилбэд гадуур худалдаалагдж байгаа нэгэн маскнууд байгаа. Нэг дан. За хувь хүн болон хувь бизнес дэлгүүрүүдээр худалдаалж байгаа маскнууд бол нэг дан маскнууд байгаа. Манайхаар эмнэлгийн хэрэгслийг худалдаалдаг эмийн сангуудаар бол 3 давхар эмнэлгийн маскнууд бол борлуулагдж байгаа. Тэрийг бас харах хэрэгтэй. Дотор тэрнээс гадна хятад маск гэж өөр үнэтэй байгаа. Мөнхийн тоон дахиа гэд Монгол улсад үйлдвэрлэж байгаа чанарын шаардлага хангасан үйлдвэрийн маскууд бас өөр үнэтэй байгаа. Тэр ингээд зэрэгцүүлээ тавиад ингээд үзэхэд бол чанар нь бол илт мэдэгддэг. Энийг бол бид нар орж ирж байгаа үйлчлэгч нар тайлбарлаад гаргаад явуулж байгаа. Тухайн аль үйлдвэрийнхээ авах уу, ямар үнэтэйг авах уу гэдэг нь тухайн хэрэглэгчийн өөрийн сонголтын асуудал. Нэгдүгээр. Бас тэрнээс гадна гар хариуцлагатай холбоотой бас хүмүүсийн ойлголт бас янз янзын ойлголт байна. Санитол гэх чинь дотроо энэ бол гар хариуцлага гэлзрэнтэй спирт уусмал байгаа байхгүй. Спиртийн агуулмжаас шалтгаалж 66%, 76%, 99.9% гэж байгаа. Энэ болохоор өөр үнэтэй бас. Тэгэхээр энийг хүмүүс ойлгохгүй санитол 6500-ых маргааш 10,000 10,000-ых маргааш 15,000 гэж ингэж ойлгоод байгаа байхгүй. 99.9%-тэй бол хамгийн өндөр хувьтай спирт агуулмж өндөр энэ бол үнэтэй байгаа. Зүгээр 66%-тай 76%-тай спирт агуулмжтай гарын иргэдэгч бол арай хямд үнэтэй байгаа. Энийг бол та нарын ямар ч энгийн хүнийг ойлгох байх ялгаас болоо. Ингээд ерөнхийдөө бол эмийн сангууд болон эм ханган нийлүүлэхүүд эрүүл мэндийн яам мэргэжлийн байгууллага гэдгүүдээс нэгдүгээрт ёс зүйтэй ажиллахыг хичээж байгаа. Хоёрдугаарт гэдэг эрүүл мэндийн газартай эсчин ёс зүйн хариуцлагын гэрээнийхээ хүрээнд энэ одоо юуг аль болох арт иргэдтэйгээ хамт даван туулахыг ингэж хичээж ажиллах болно. Уулзалтын төгсгөлд эрүүл мэндийн газрын дарга Мигмар Сүрэн хэлсэн үгэндээ удахгүй эмийн сангуудын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хурал хийх тул хариуцлагын гэрээ зөрчиж үнийн хөөргөдөл бий болгосон эмийн сангуудын үйл ажиллагааг төдгөлзүүлэн тусгай зөвшөөрлийг цуслах хүртэл арга хэмжээ авч ажиллана гэдгийг албан ёсоор мэдгдлээ. Цаашид эм ханган нийлүүлэх байгууллага эмийн сангууд эм эмнэлгийн хэрэгслийнхээ анх худалдан авсан үнийг нэмж болохгүй гэдгийг албан ёсоор сануулад эмийн нөөц татан авалтаа сайн нэмэгдүүлэх чиглэлийг өгсөн юм. Харин иргэд эмийн сангуудаас 500 төгрөгнөөс дээш үнэтэй маск худалдан авсан тохиолдолд Ховд аймгийн эрүүл мэндийн газрын 7043 25 26 дугаарын утас болон шудраг өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газрын 115 тусгай дугаарт залган баримт нотлохоотой мэдээлэл өгч хамтран ажиллах хэрэгтэй гэлээ.